Одоогоос 6 сарын өмнө 20% байсан намын рейтинг 6 сарын дараа өнөөдөр 7% болтлоо бууж байгаа нь ардсан намын удирдлагын буруу шийдвэрээс болж байна гэж бид бүхэн үзэж байна. Ардсан нам бол 89 он, 90 онд Монгол улсад ардсан хувьсгалыг хийж Монгол улсад хийсэн ажилдаа хэлэх хөвгтэй ийм том улс төрийн хүчин юм аа. Энэ нам нь 180 мянган гишүүнээр өөрийгөө хүрээлүүлсэн ардсан намыг дэмждэг мянган Монголын жирийн иргэдээр бас хүрээлүүлсэн ийм том ийм улс төрийн хүчин юм аа. Энэ намыг өнөөдөр толгойлж байгаа намын удирдлагууд болохгүй байна, бас бүтэхгүй байна гэдгийг бид бүхэн бас эсэргүүцэж байгаамаа. Тэр дундаа ардсан намыг удирж байгаа Эс Эрдэнэ гэдэг хүний гаргасан үг үйлдэл бодлого бүрээс ардсан намын рейтинг доошогоо унж байгааг бид бүхэн зүгээр харж сууж бас зүгээр төвчж чадахгүй байгаагаа энэ цагт бас илэрхийлэхийг хүсэж байна. Тийм учраас сонгон хайрхан дүүргийн ардсан намын гишүүд бид бүхэн өнөөдөр нэгдэж болохгүй байгаа, бүтэхгүй байгаа бодлого шийдвэрийг зогсоо. Ардсан намын жирийн иргэдийн, ардсан намын дэмжигчдийн итгэл үнэмшил рүү ус цацаж энэ намаар тоглохоо зогсоо гэдгийг шаардахаар энэ зүйлийг илэрхийлэхээр бид бүхэн бас хүрэлцэн яриад байна. Тэр дундаа та бүхэн мэдэж байгаа бах 21 аймаг 9 дүүрэг дээр ардсан намын гишүүд Эрдэнэийг эсэргүүцсэн. Түүний гаргасан бодлого шийдвэр намын эсрэг, тэр дундаа Монгол улсын ирээдүйн эсрэг зүйлс байгаа учраас бид бүхэн бас эсэргүүцэж байгаамаа. Эрдэнэ гаргаж буй шийдвэрүүд өнөөдөр дунд шатны нам, анхан шатны нам руу үгээгүйгээр орох боллоо. Тэр дундаа сонгон хайрхан дүүрэг дээр ардын намын гишүүн Бямц цогтын бац хүргэн Батцогт гэдэг хүнийг үгээгүйгээр дөрмөн зөрчин өнөөдөр бас томлож сонгон хайрхан дүүргийг самрах үйл ажиллагаа руу бас ханцуу шовлон орсныг та бүхэн бас мэдэж байгаа. Батцогтоо та сонгон хайрхан дүүрэгд ирэх байхгүй. Эрдэнэ та ардсан намыг удирдах эрх ёс зүй байхгүй нэ гэдгийг бид бүхэн хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 2016 оны сонгуульд Монголын ард түмэн ардсан намд 9 судал өгсөн. Энэ 9 судлаас улсын хурлын гишүүн 2 хүний үжил бодол нийлээгүй нэрээр намаас хөөцсөн. Тэр дундаа тэр хүмүүсийн бүр намаасаа салж гараад тусдаа нам байгуулад яваад өглөө. Одоо ардсан намын гишүүдийн итгэл үнэмшлэлээр тоглохоо боловч Эрдэнэ даргаа гэж хэлмээр байна. Ардсан нам танд ямар өртөө юм бэ? Ардсан нам танд ямар өртөө болоод ардсан намын нийт гишүүд болоод ардсан намыг дэмжиж байгаа Монголын мянган гишүүдийн итгэл үнэмшлэлээр та тоглож байгаа юм бэ? Үүний нэгэн жишээ өөрийн гар бүл болох сонгон хайрхан дүүрэг дээр Батцогт гэдэг тэр хүнийг тавиад Монгол улсад бас тодорхой хэмжээний бүтээн байгуулалтыг хийж байсан. Ардсан намд хийх ёстой гавьяага бас хийгээд хийсээрч яваа Норын Автууй гэдэг хүнийг тэр хүнээр дамжуулан хөөлгсөн ийм шийдвэрийг хүртэл гаргаж байна. Энэ бүх зүйл ямар үүднээс байна вэ? Энэ бүх зүйлийг чинь хараад бид бүхэн таныг манангийн гар бүл байна гэж дүгнж байна. Энэ бүх зүйлийг чинь хараад таныг манангийн гар бүлээр хөдлөж энэ намыг босгохгүй байх зорилготой байна гэж бид бүхэн харж байна. Бид бүхэн бас хардаж байна. Тийм учраас таныг ардсан намын дарга байх, ёс зүй байхгүй, бас эрх байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлхийг хүсэж байна. Тэр дундаа ардчилсан нийгэм гэдэг зүйл бол ёс зүй, хэм хэмжээ, өөрийн гэсэн итгэл үнэмшлээр явдаг энэ зүйл байна. Харин таны их хурлд хийж байгаа ёс зүйн үйлдэл, таны бие авч яваа байдал ардсан намыг удирдах эрх бас ёс зүй байхгүй нэ гэдгийг хэлмээр байна.